Зяасан мэдхано та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр би та бүхэндээ Xmeeta бирж рүү орлого буюу төгрөгийн орлого хэрхэн хийх вэ гэдэг тухай бас мэдээлэл хүргэе. За хэд хэдэн анхаарах юм бас байна. За тэрний үе гэхээр та бүхэн бас зарим нь мэдж байгаа байх тийм ээ. Аль биесны пэйж хуудасуудаар нь бол мэдээлэл нь бол байгаа. За тэгэхээр хамгийн эхлээд та бүхэн Xmeeta-гийнхаа өөрийн аккаунт руу нэвтэрч орно. За нэвтэрч орсныхаа дараа баланс рүүгээ оронгууд ингээд банк трансфер гэдэг ийм хэсэг харагдаж байгаа. За энэ банк трансфер гэдэг дээр дарна. За банк трансфер гэдэг рүү дарангууд ямар зэс гарч ирэх вэ гэхээр ингэж харагдана. Дээрээ трансфер гэсэн. За хажуудаа банк депозит гэсэн бичгтэй ийм хэсэг харагдана. За энэ хэсэг рүү орох хэрэгтэй. За энэ дээр дарна гэсэн. За энэ дээр дараад оронгууд ерөнхийдөө ингэж харагдана. За тэгэнгүүт нь бүгдээрээ цаашаа үргэлжлүүлээд энэ дээр дарна. За энэ хэсгэн дээр дарангууд үргэлжлээд нэг ингэж харагдана. За хамгийн анх удаага өөрийнхөө хаан банк болон худалдаа хөгжүүлэлт магадгүй Монголд эзэмшдэг Монгол одоо банкныхаа дааснаас Xmeeta-гийн бирж руу орлого хийхэд бол энэ ингээ харагдаж байгаа. За хоёр дахь удаага ч юм уу өмнө хийсэн тохиолдолд бол энэ зэс харагдахгүй. За анх удаага хийж байгаа хүмүүст ингэж харагдана. За ингэнгүүт нь хэдүүлээ яах юм гэхээр continue гэдэг дээр дарчих. За ингээд цаашаа үргэлжлүүлнэ. За цаашаа үргэлжлүүлээд ийм зэс гарна. За энэ зэсэн дээр бид нэр жинхэнэ одоо нөгөө их бит компани дансны дугаар одоо Xmeeta биржийн дансны дугаар за дансны нэр тийм ээ гүйлгээний утга гэсэн мэдээллүүдийг хараад копидж буюу хуулж аваад за тэгээд өөрийнхөө хаан банк худалдаа хөгжлийн банк эсвэл голомт ч гэдэг юм уу төрийн банк ч юм аль нэг банкныхаа одоо зарлага гаргах буюу одоо гүйлгээ хийдэг зэсэн дээр очиод хамгийн чухал нь юу анхаарах юм гэхээр энэ хэсгээс бид нэр дансны дугаарыг нь копидж аваад авна. За мөн энэ Xmeeta HHK гэсэн дансны нэрийг бас аягүй сайн тулгаж тогтоох хэрэгтэй. За мэдээж энийг ингээд энэ товчон дээр дарахаар дансны дугаарын хойтлын энэ товчон дээр дарахаар копидэгдчихнэ. Тэгэнгүүт нь та бүхэн өөрийнхөө одоо хаа юм уу хас ч юм уу аль нэг банкныхаа интернет банк руу ороод гүйлгээ хийх гэдэг дээр нь энэ одоо дугаар руу биш энэ дансны дугаар руу орлого хийнэ гэсэн. За орлого хийхдээ гүйлгээ хүлээж авах те гүйлгээний юу гэдэг энэ эзэмшигчдийн нэрийг сайн тулгаарай. За хамгийн чухал нэг юм юу вэ гэхээр доод хэмжээнд 30 мянгыг шилжүүлнэ. Орлого хийхдээ төгрөгийн орлого хийхдээ доод хэмжээ нь 30 мянга Монгол мөнгөөр бол 30 мянгыг шилжүүлнэ. Дээд лимит нь болохоор одоо 20 сая төгрөг гэдгийг анхаараарай. Энэ 24 цагт юм байлээ. 24 цагт дээд лимит нь 20 сая. За доотлол нь бол 30 мянгыг шилжүүлж болно, орлого хийж болно гэсэн. За хоёрдугаарт нь анхаарах юм гэхээр энэ гүйлгээний утга гэдэг хэсгийг маш сайн анхаарах хэрэгтэй. За гүйлгээний утга хэсэг дээр мэдээж одоо Xmeeta-д бүртгүүлсэн Gmail юм уу эсвэл зөвхөн Yahoo гэсэн энэ хоёр одоо та аль мэйлээр бүртгүүлсэн тэр мэйлээ бичнэ. Бичгтээ юуг анхаарах юм бэ гэхээр бид нэр одоо их хвчлэн Gmail ашигладаг байгаа тийм үү? Тэгвэл Gmail-ийнхаа энэ it гэсэн одоо юу гэдгийг MK-it ч гэдэг юм эсвэл Zolzia-it гэд it гэсэн тэмдэглэгийг нь бичггүйгээр одоо энэ доотлын зөв гэсэн одоо анхааруулга өгсөн байгаа энэ хэлбэрээр it гэсэн тэмдэглэгийг нь аваад шууд залгуулад gmail.com гэдгээ бичээд энэ хэлбэрээр гүйлгээний утган дээр нь бичнэ гэсэн. За тэгээд илгээнэ гэсэн. За дараагийн нэг анхаарах юм нь юу вэ гэхээр за мэдээж Xmeeta-роо та өөрийнхөө ямар нэгэн банкны дааснаас орлого хийхэд таны одоо Монгол төгрөгч нь boost буюу одоо stable coin болж тухайн одоо Xmeeta-гийн биржийн балансанд орж байгаа. Гэтэл энэ stable coin-ы ханшийг яаж тооцох юм бэ гэдгийг хүмүүс маш их бас гайхаж асууж ах шиг байсан. За ханшийг бол
Төгрөгийн ханш энэ хоёрын ханшийг бол тухайн өдрийн хаан банкны ханшаар бодогдно. За тэгээд хэрв та буустаар төгрөг шилжүүлэн зарлага гаргах юм бол 1.4% шимтгэл бодогдно гэсэн үг. Орлогон дээр бол сая нэг шимтгэл байхгүй, шууд тухайн өдрийнхөө хаан банкны ханшаар шилжүүлэгдээд орчиж илээ. Би өөрөөсөө туршиж үзсэн. За жишээ нь энэ дээр нэг жишээ оролцсон байгаа та бүхэн харж байна. Энэ жишээг бас анхааралтай сайн хараад авчаарай. За 22 оны 2 сарын 7-ны өдрийн хаан банкны ханшаар ботсон гэж байгаа. За нэг MNT буюу төгрөг. За энэ стейблкойны харьцахаар ингээд харуулах юм бол за сая төгрөг бол 350 стейблкойн буст болж байна гэсэн. Тэгэхээр яах юм гэхээр NFT-г буст болгоход бол ямар нэгэн шимтгэл байхгүй, тухайн үеийнхээ ханшаар буюу орлого хийхэд бол шимтгэл байхгүй гэсэн. Зарлага гаргахад бол 1.4% шимтгэл бодогдно гэсэн. Нэгсэндээ сая төгрөгийн мөнгийг зарлага гаргаж байгаа бол танд 983 3926 төгрөг бол таны даасанд орно гэсэн энэ жишээ байна. Энийг та бүхэн бас бодоод үзээрэй. За тэгэхээр хаан банкны ханшаар явж байгаа юм байна гэдээ ойлгочих. За би сая туршаад энэ зааврын дагуу яг мэйл хаягаа энэ санамжийн дагуу it гэдгийг бичгүүгээр шууд gmail.com гэд үргэлжлүүлээд бичээд энэ хэлбэрээр бичээд орлого хийж туршиж үзсэн. За анхны удаага тэгсэн чинь ерөөсөө 1 минут ч болоогүй ороод ирсэн. За хэрвээ та өөрийнхөө аль нэг банкны дааснаас орлого хийсэн тохиолдолд яаж орлого орсноо мэдх юм бэ гэхээр мэдээж аккаунт руугаар харчин аккаунтаас гарсан тохиолдолд Xmeta-гийн бүртгүүлсэн мэйл хаягн дээр чинь депозит амжилттай хийгдлээ гэсэн ийм мэдээлэл ирж байгаа. За Binance дээр байнга арилжаа хийдэг хүмүүс бол мэдж чадна. Орлого зарлага хийхээр заавал нөгөө мэйл ирдэг тийм ээ. Мессеж мэдээ ирдэг шиг мэйл ирдэг. За би сая бол 2 сарын 9-ний за 15:33 минутанд 157 буст бол шилжиж орохоор ингээд Монгол мөнгө хийсэн гэсэн үг. Нийтдээ нэг туршилтын байдлаар 50,000 төгрөг хийсэн. За 50,000 төгрөг маань 17,152 болж орсон гэсэн үг. Энэ мэтлээ ингээд зөв хийх юм бол яг зааврынхаа дагуу зөв хийх юм бол бас хурдан тэр дороо орох боломжтой гэж ойлгох хэрэгтэй. За тэгээ бүгдэнд нь амжилт хүсье, баярлалаа.